За, сайн байцгаана уу? Бичлэг үзэх хүчээр мэдээ хүргэе. За, өнөөдрийн бичлэгээрээ минь төвдөн жамц гэлэн ламын одоо бичсэн нийтлэлүүдийг цувралаар хүргэж байгаа. За, өнөөдрийн бичлэг дээр бол одоо дулаан сэтгэлгээд сэдв байгаа. За, тэгээд энэ нийтлэлүүд нь 2000-аас 2001 онд цувралаар хэвлэгдэж гарч байсан ба гэхдээ англиар хэвлэгдэж байсан юм билээ. Тэгээд энийг нь орчуулагч Гүнжийма орчуулж одоо тэгээд хянан тохиолдуулсан хүн болохоор Мосин багш Идэр Баяр нар ингэж хамтарч одоо монгол хүмүүст хүрэхээр монгол хэлээр ингэж орчуулж гаргасан юм байлээ шүү. За тэгээд номыг авъяг бол дахиад хэлэхэд Монголын одоо их хөлгний уламжлалыг хадгалах төв дээрээс очиж авах юм байлээ. Тэр нь болохоор зэрэг нөгөө хуучнаар одоо туул ресторан гэж байдаг яг эсрэг талд байдаг. За тэндээс очиод авах 6 илүү хэдэн мянга байлоо. Мөнийг мартчих 10 хэдэн мянгач байлоо. За дулаан сэтгэл хизээний амт найзууд уулзах болгондоо нэг нэгэндээ амьдралаа ярцгааж баяр жаргалд нь баясаж зовлонд нь харуулдаг. Бусдын жаргалд баясах хийгээд үүнтэй холбоотой зүрх сэтгэлээрээ дулаан дотн байх нь хайрын гол утга билээ. Энд үгэлж байгаа халуун зүрх сэтгэлийн хайр инэрэнгүй сэтгэлийн суурь болдог. Яагаад гэвэл хайрладаг хүмүүсийн сэтгэл зовлонтой байгааг мэдвэл тэднийг зовлонгүй болгох гэсэн инэрэнгүй сэтгэл төрдөг. Асрал хайр буюу хайр ба инэрэнгүй сэтгэлийн хослолыг Бурхны шашинд хамгийн дээд сэтгэлийн гүйцэд боловсрал гэж дээдлэн үздэг. Асрал хайр нь хамаг жаргалын их булаг бөгөөд энэ нь ертөнцийн хамгийн үнэт зүйл юм. Асрал хайр нь амьдралыг тэтгэгч аршаан билээ. Их хүн хөхөөрөө өөрийнхөө биеийг өсгөдөг шиг зүрхнийхээ асрал хайрын элчээр ухааныг нь тэжээж торниулдаг. Хайр инхрийлэл үзээгүй хүүхэд сэтгэл санааны хямралтай тэр байтугай сэтгэц мэдрэлийн тогтолцоо доголдолтой болдгийг ангаах ухаанч зөвшөөрч байгаа. Зөвхөн нялх хүүхдүүд ч биш бид бүгдээрээ амьдралынхаа турш аз жаргалтай бие сэтгэлийн амгаланд оршихын тулд бусдын асрал хайрд шүтэж байдаг. Яагаад ийхүү шүтэлцээтэй байна вэ гэвэл хэдийгээр ихийн хөхнөөс гарсан боловч элэг зүрхнээс холдоогүй байдагтай холбоотой. Тиймээс ихийн хайр эхнэр нөхөр найз нөхдийн асрал хайрын хэлбэрээр хэрэгтэй болж бүр заримдаа ирж шаарддаг байна. Тийм байх албагүй юм. Жинхэнэ том болсон хүн бол амьдралын дээд аз жаргал нь бусдад хүрдэг хайраас үүдэлтэйг ойлгон үүнийг ч биелүүлж байгаа ихэн хайр дутагдхаас чөлөөлөгдсөн хүний хэлнэ. За яг энэ хэсэг аюу гоё агаад. За бусдыг төгс хайрлах хэмжүүр нь эхнэр нөхөр найз нөхдийнхөө хайр шаардах хорт зуршлаас дэвчээртэйгээр хөдлөн гаргах юм. Тэд ч мөн адил хариу нэхэлгүйгээр бусдыг аз жаргалтай болгох эрх чөлөөтэй сэтгэлийн зинглийг нээж болно шүү дээ. Гүн талаас нь үзвэл асрал хайр энэ дэлхийн хамаг жаргалын их сурвалж юм. Учир нь жаргалтай болоход шаардлагатай дотоод нөхцлүүдийг бий болгодог. Жаргал эдлэхийн тулд тухайн сайхан зүйл байхаас гадна зөв сэтгэлийн болон буян түүлийн чадамж хоёрын дотоод нөхцлүүд хэрэгтэй. Энэ чадамж бол урьд үйлцэн хорлолгүй үлийн үр дагавар бөгөөд хорлолгүй зан төлөвтэй болохын тулд сайхан сэтгэлтэй хөтлөгчийн үлгэр дуурайл хэрэгтэй болдог. Үүнд Христ хийгээд бурхан багш нар юм. Эдгээр хөтлөгч нар өөрсдийн асрал хайраар бусдыг сайн сайхан зан төлөвт удирдан чиглүүлдэг. Тэдэнд өөр бусад зориг үгүй. 70-аад оны дундуур Бурхны шашинтан болохоос өмнө төвдийн ангаах ухаан сонирхдаг сонирхолтой хөтлөгдөн би энтхэгийн хойд нутагт очиход дарамсалаад суудаг дулмаа гэдэг уламжлалт ангаах ухааны төвд эмчтэй танилцсан юм. Гималай уулын бэлд дээрхийн гигэн Далай лам багштай болон төвд цагаачид суудаг тэр газар төвдийн ангаах ухааны төв нь сургаалт эмчилгээний үйл ажиллагааг нэгэн зэрэг сайн явуулж байсан юм. Дулмаа эмч намайг дагуулж
ажлаа ажиглуулахыг зөвшөөрсөн ба өвчтнүүдэд үзэж байхад Дулмаанчийн ажлын өрөөг өөрийн саяхан ажиллаж байгаад ирсэн Австралийн хөнгөн шахам тасгуудтай харьцуулашгүй байж чадахгүй байлаа. Харьцуулах ямар ч боломжгүй байсан судас барих болон шээсний хөөсөөр уншлах аргууд нь нэг хэрэг өвчнөтөөгөө харьцах байдлаар үлэмж хялгаатай байлаа. Тэр өвчтнүүдээ инэрч өвчтнүүд түүнийг хайрлаж байсан юм. Эмнэлэг тэр аяараа асрал хайрын элчээр дүүрэн байсан нь өвчтнүүдийг хүн гэхээс илүү өвчин гэж үздэг миний ажиллаад ирсэн хүний төлөө мэдрэмжгүй эмнэлгийн уур амьсгалаас тис өөр байлаа. Тэрээр онцлохоо эмийн ургамлаар гайхамшигтай эмчлэх арга барилдаа дээр сайн эмч гэж нэртэй болсон. Дулмаанчийн асрал хайрын хүчтэй холбоотой гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байлаа. Барууны ангаа ухааны эмч гэж биеэ тоосон бардам зантай байсан ч гэсэн Дулмаа эмч надад төвдийн ангаа ухаанаас зааж өгөхийг зөвшөөрлөө. Надад судас барих, шээсний шинжилгээг тайлбарлаж заасан боловч асрал хайрын тухай ганц үг цухилгаагүй билээ. Ердөө л өөрөө харуулсан юм. Хожим би төвдийн ангаа ухааныг гүнзгүүрлэн судалж байхдаа сурах бичгийн ёс суртахууны тухай бүлэг зөвхөн асрал хайрлалыг тухай өгүүлснийг мэдэж авч билээ. Ангаа ухааны сургуулийн ёс суртахууны лекцүүдэд эмчилгээний асуудлаар шүүхэд дуудагдахаас хэрхэн зайлсхийх тухай байсан да асрал хайрлалын тухай юу ч байгаагүй. Бурхан бол ариун, болзолт бус асрал хайрлалын сэтгэлтэй болоход учирдаг саад дотгор бүхнийг даван гэтэлсэн асрал хайрлалын үйл хэрэгтэй үйлчлэлгүй хэрэгжүүлж чадах бэлэг ухаан хүч чадалтай гэгэрсэн хүнийг хэлнэ. Бурханы даван туулж чадсан тэдгээр тодгорууд нь аминж, бодол, уур, шунал, омог бардам зэрэг хорт сэтгэлийн хэлбэрээр илрэн гардаг. Өөрийн тухай дотоод буруу бодлоос үүдэлтэй бидний бодож байгаагаар би оршдгүй гэдгийг онсон бэлэг ухаан тэдгээр саад дотгорын ерөндөг юм. Тиймээс Бурханы шашны шүтэн тэмүүлэл нь дотоод бэлэг ухаан хийгээд асран хайрлах сэтгэлийг олоход оршдог. Асрал хайрлал өөрийгөө золиослсны бэлэг тэмдэг болсон загалмайг христчүүд шүтэж түүнд залбирснаар аминж үзлээ дарж сэтгэлдээ бэлэг ухаан асрал хайрыг зогцлоох зориг тэмүүлэлтэй болохыг хүсдэг шиг Бурханы шашинтнууд бэлэг ухаан хийгээд асрал хайрыг төрүүлж сурахын тулд гадна бэлэг тэмдэг болох 26 м өндөр гайхамшигт инэрэн нэгүүлсгүүн бурхан Жанрайсаг бурханыг Улаанбаатар хотод гандан хийдэд шүтэж байна. Бурханы шашны үүднээс бол золиослж байгаа би харин оршин буй хүн бус харин алдаатаагаар би мөн юм хэмээн бодох тэр биеийг л зольдог. Биеийг золиослох утга нь үнэндээ хуурмаг үзлийг үгүй болгохтой л оршино. Жанрайсаг бурханы баруун моторт амьдралыг тэтгэгч мөнхийн аршаан болох асрал хайрын бомб байна. Зүүн моторт ямар ч хэргүй гайхамшигт тунгалаг тойл байх бөгөөд бодит байдлыг илт үзэх бэлгүүнийг бэлэгддэг. Энэхүү төгс байдал нь Жанрайсаг бурханы зүрхэн тарин ом мааны бадмын хумд багтдаг. Ом бурханы бүх эрдэм жадал маань асрал хайрын эрдэнэ бадмаа бэлгүүний линхуа хум нь бэлэг ухаан ба инэрл нэгүслийг сэтгэлд нэгдмэл болохыг тус бэлэгддэг. Энэ майныг уншиж байх үедээ хүмүүс би бэлгүүний линхуан дах асрал хайрлалын эрдэнэ болсон бурхан лугаа адил гэгэрнэ гэж бодож байх ёстой. Бурханы шашинтнууд бэлэг ухаан хийгээд инэрэнгүй сэтгэлийг дотоод сэтгэлдээ төрүүлэх гэж түүнд шүтэн мөрөгдөг бөгөөд тэд гадаад материалыг эд юмс, алт мөнгө, эсвэл банкны зузаан дэвтэр зэргээс аврал аз жаргалыг ирдэг мод чулуунд сүсэглэгчд биш юм. Бурханы шашныг ингэж мод чулуу баримлд шүтэгч гэж үзэх нь мунхаглал хийгээд
Мухар үзлийн туйлын хязгаар юм аа. Бурхан шашин инэрэнгүй сэтгэл болон бэлэг ухааны үнэн түгээмэл бодит байдал мөн хэмээн сургажээ. Энэ үнэн бол Бурханы шашинч бай өөр ямар нэгэн шашины ганц өмч бус юм. Өнөөдөр Монголын ард түмэн өөрийн Бурханы шашны үлэмжийн гайхамшигт өв уламжлалаа алдах аюултай үед ирсэн байгаа нь нэн гонигтай. Энэ үед Чандрасаг Бурханы баруун моторт байх Аршааны оронд зарим монголчууд Орос архийг харж буй цөмөн цаг иржээ. За ингээд дулаан сэтгэл хэсэг маань ингээд дуусч байна. Дараа нь нэн тэрэг үнд гэдэг сэдв байгаа. За бичлэгийн хүртэл үзсэн та нартай баярлалаа.